Одоогоос 95 жилийн тэртех энэ өдөр буюу 1921 оны 8 дугаар сарын 25-нд бошхыг халах залуучуудын эвлэл хэмээх байгууллагыг байгуулж үндэс зүрээ тавьж байсан Монголын залуучуудын байгууллагын түүхтэй өнөөдөр тохиож байна. Энэ өдөр залуу үеийнхэн хүсэл зорилгоо нэгтгэн ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж алдаа оноогоо дэнсэллээ. Бошхыг халах залуучуудын эвлэл хэмээх байгууллагын тэр үеийн нийгмийн харилцаа гэрс өөрчлөн шинжлэх, хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилттой болгон ажиллаж байсан. За чухам тэр үеэс л Монголын залуучуудын байгууллага анхны үндэс суурь тавьж байжээ. Монголын залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүр нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран Монголын залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүр нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран үе үеийн залуучуудын бүтээлч идэвхтэй үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй юм. Монгол чин нийгэм байгуулахад Монголын залуучуудыг удирдах ирсэн түүний дайчин байгууллага Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 95 жилийн баярыг Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн үе үеийн ахмад ажилтнууд Монголын хувьсгал залуучуудын эвлэлд залуу насаан өдөж тэнд хүмүүжид сурч зохион байгуулалт ажилд солилцуулж явсан нийт ахмад гишүүдэд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. За Монголын залуучуудын байгууллага бол эх орондоо шинэ нийгэм байгуулахад тийм ээ аргачлалыг хөгжүүлэхэд хувьсгалын олдыг бэхжүүлэхэд бол хамгийн манлайд нарсаж явсан ийм дайшин төвхт ийм байгууллага. Тэгэхээр ой маань бол яг түүхэн өдөр нь бол 8 сарын 25 байгаа. Гэтэ бид нар бол 2016 он бол ер нь гарсаар ой угтаж болох олон арга хэмжээ зохион байгуулсан байгаа. Дайлангаа орон нутагт бол 8-9 бас юм нэлээд түүчилсэн бас бүрхүүд яваад дууссан. Одоо өнөөдөр бид нар бол дүнгээ гаргаж байгаа. За яг өнөөдрийн хувьд бол одоо баярын концерт болж байна, хурал болж байна, үе ахмадууд, за залуучтай холбоонд ажиллаж байсан, эвлэлд ажиллаж байсан хүмүүс маань урьдчилан ирсэн байна. Энэ их түүхийн үргэлжлэл болсон Монголын залуучуудын холбоо жил бүрийн 8 сарын 25-ныг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэсээр ийхүү 95 жилийн ойтойгоо золгож байгаа нь энэ юм. Миний хувьд бол 2013 оноос хойш байгууллагын Давхул аймгийн салбарын тэргүүнээр ажиллаж байгаа. Мэдээж энэ хугацаанд бол ялангуяа сүүлийн жилүүдэд Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа сэргийгтэр дундаа одоо сорс орныхоо залуучуудын уриалгатай төв засагтаас үүсгэн бодлого шийдвэр хүргэхэд л бас харьцангуй болоо өндөртөө байгаа. Тэгээд өнөөдөр бас 95 жилийн баярын өдөр маань болж байна. Сайхан болж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын залуучуудын байгууллага үүсгэж 95 жилийн болж байна. За үе үеийн Монголын залуучууд бол тухайн орныхоо хөгжил дэвшүүлэлд маш их өндөр хөрөнгө оруулж ирсэн. Энэ одоо бүх түүхэн хугацаанд оролцож ирсэн энэ залуучдын байгууллагыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулсан бүх хүмүүст баярын мэнд шүү дээ. За Дорногов аймгийн залуучдын холбооны өдөр энэ 95 жилийн хугацаанд бидний өвөг дээд ах дүүс өвөө эмээнэр энэ залуучдын байгууллагыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулсан. Тэрцмаа Дорногов аймаг хөгжүүлэхэд маш их хөрөнгө оруулсан юм байгаа. Тэгээд залуучууд Монголын залуучуудын анхны байгууллагыг санаачилж шанган татаж байсан гавьяатнуудын нэг болох Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. За мөн 95 жилийн баярыг хурлуулж Монголын залуучуудын холбооны үе үеийнхний түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн ч мөн дэлгэцсэн юм. Түүнчлэн мөнхийн залуунаас 95 галт тэрэгний аялал зэрэг сонирхолтой арга хэмжээгээр түүхтэй үргэлжлэх юм байна.